Сайн байцгаана уу миний суугт тавтай морил намаа үзэхэд эхлүүлж байгаа та бүхэнд маш их баярлалаа. За Америк нэгдсэн улсын Иранд эхлүүлсэн энэ дайн эхлснээс хойш одоо 5 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ дайн бол одоогийн байдлаар намжих шинж ердөөсөө алга. Ягаад гэхээр өнөөдөр 3 сарын 4-ний өдөр байгаа. Энтнээс Францаас Charles de Gaulle гэдэг нэртэй агарын тээвэр хөдөлгөж усан онгоц хөдөлсөн байгаа. За очих чиглэл нь нөгөө Хормузын сууг, за тэгээд GCC-ийн орнууд буюу Персийн булангийн 6 орнуудыг чиглэж очиж байгаа гэсэн үг. За энэчнээс хөдөлж байгаа гол зорилго нь бол ойлгомжтой Америкийн нэгдсэн улс болон Израильтай холбоотнууд болж Ираны эсрэг явж байна. За та бүхэнд 3 сарын 5-ны байдлаар одоо яг дайны нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг танилцуулъя. Ираны талаас Израилийн тал руу болон Израилийн холбоотой орнууд руу нийт 500 ширхэг баллистик буужин 2000 дроныг нэгэн зэрэг харвсан байгаа. За үүний хариуд Израилийн талаас Левант байрлал Хизболлагийн байрлал руу за мөн Байрут хотын өмнөд хэсэг Хизболлагийн пуужинг агуулах болон цэргийн агуулах руу товтлсон байгаа. Мөн адил зөрүүлээд Ираны талаас Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам болон Дубай, Тель Авив, за мөн Израилийн цэргийн баазууд руу мөн хариу товтлогоо хийсэн байгаа. За Иранд ирсэн гарц хохирлын хувьд одоогоор 1000 гаруй хүн амиа алдсан. За үүнээс гадна 5000 хүн шархсан гэсэн ийм мэдээлэл байгаа юм байна. За Израилийн хувьд Ираны товтлогоонд өртсөн иргэдийн тоо одоогоор тодорхойгүй байгаа юм байна. За Израилийн талаас Iron Dome, Arrow 3 гэдэг нэртэй усгаж хөлөг онгоцуудын ачаар Иранаас ирж байгаа пуужингийн ихэнхийг наагаарч туцаж байгаа гэсэн ийм мэдээлэл байгаа. За мөн адилхан 3 сарын 5-ны өдрийн байдлаар Ираны талд бол гарц хохирол илүү их ирсэн. За гэхдээ Иранд пуужингийн тоо бол харьцангуй их. Израиль болон Америкийн нэгдсэн улсын талуудад агаарын товтлогооноос ирж байгаа технологийн давуу тал илүү их байна гэж харж байгаа. За гэхдээ бид нар Ираныг басч болохгүй гэдгийг мэдж байгаа тийм. Ягаад гэхээр Ираны талаас Америкийн нэгдсэн улсын цэргийн баазуудыг за мөн GCC countries буюу Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират улс, Кувейт, Оман, за мөн Катар, Бахрейны улсууд руу хийж байгаа энэ дайралтуудыг нэгдсэн улсын цэргийн баазууд руу онилж байгаа товтлогоо гэж харж байгаа. За энэ бүх эмх замраагүй байдал үүсэнтэй холбоотойгоор Иран болон Израильтай хил залгаа оршдог ойрхон орнуудад аюулгүй байдал үүсч эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор Ливан болон Сирийн орнуудын иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. За энэ нэг цагаачдын урсгал Турк руу явж байгаа. За Туркээс дамжаад цаашаага Европ руу энэ их цагаачдын урсгал гарна. За ингэснээр Европод их нүүдэл буюу энэ ойрхон орондоос ирж байгаа нүүдлийн цуваа эмх замраагүй байдал тогтворчдол за мөн дайн дуустал энэ их нүүдэл Европыг чиглэх нэ. За энэ дайны хамгийн гол зүрхлэх хүсэж байгаа газар буюу Хормузын сувгийг бид нар сайн мэдж байгаа. Энэ Хормузын сувгаас дамжаад дэлхийн нефтийн 20% нь энэ сувгаар дамжин тээвэрлэгддэг. Одоогийн байдлаар Ираны талаас Америкийн нэгдсэн улсын газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцууд руу дайралт хийсэн. За тиймээс одоо үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн нефтийн газрын тосны тээвэрлэлтийн урсгал алдагдах ийм эрсдэл үүсэж байна. За гэхдээ Ираны талаас зөвхөн Оросын холбооны улс болон бүгд найрамдах Хятад ард улсад газрын тос тээвэрлэлтийн хэвийн худалдааг үргэлжлүүлнэ гэсэн ийм мэдээлэл хийсэн байна. За сүүлийн өдрүүдэд танкерын хөдөлгөөний хэмжээгээр буурсан, зарим мэдээлэлээр өдөрт явдаг байсан олон 10 нефтийн танкер бараг явахгүй болсон гэж мэдээлж байгаа. За үүнээс гадна олон хөлөг онгоц Персийн булангийн гадна хүлээж зогсох эсвэл буцаж ирэх шийдвэр гарах болсон гэсэн мэдээлэл засагдаж эхэлсэн. За Монгол улсын хувьд болон Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсын хувьд газрын тосны тээвэрлэлт хэвийн үргэлжлэх төлөвтэй байна. За тэгэхээр энэ 20% газрын тосны нийлүүлэлтийн урсгалаас хамгийн их газрын тосны нийлүүлэлт авдаг орн бол Япон байгаа. За Япон бол өөрсдийнхөө газрын тосны нийлүүлэлтийн 75%-ийг нь Хормузаар дамжиж авдаг байгаа. Тэгэхээр энэ Хормузын сувгийн гацаанд бол Япон улс ерөөсө зүгээр суухгүй нь ойлгомжтой болсон. За мөн нөхцөл байдал улам хурцмал байдалд хүрэх юм бол Япон улс 7-8 сарын нефтийн тасалдaltaй болно гэж тооцоолж байгаа. Тэгэхээр энэ тоглолтод бол Япон улс одоо хүссэн хүсээгүй оролцохоос өөр аргагүй болж байна. За ингэж явсараа байгаад энэ одоо бүс нутгийн дайн дэлхийн олон орныг хамарсан маш том цар хүрээтэй дайн болох нь тодорхой болоод байна. За 2 сарын 28-наас хойшоо энэ дайн гарснаас хойшоо Ираны талаас Дубай руу Арабын нэгдсэн Эмират улс руу олон удаагийн дайралтыг хийсэнтэй. Нэг нөгөө Израиль, Америкийн нэгдсэн улсын мөнгөөр санхүүждэг CNN, BBC, New York Times, Fox News гэдэг энэ пропаганда хийдэг, сурталхуулга хийдэг сувгууд үлгэж авангуудаа Америкийн нэгдсэн улсын айрам, Америкийн нэгдсэн улсын тал ерөөсөө энгийн хүмүүс рүү, энгийн иргэд рүү товтлохгүй байхад Ираны талаас ингээд Дубай руу гал нийжлээ. Дубай энгийн одоо оршин суугчид амьдардаг хэсэг рүү гал нийлээ гэж ярьсан. За энэ оршин суугчид амьдардаг энэ
юуны area дотор энэ хэсэг дотор Америкийн нэгдсэн улсын цэргийн бааз давхар бас үйл ажиллагаа явуулдаг. Яг холдоод одоо энгийн иргэдэд цуг амьдарч байгаа гэсэн. Тэгэхээр ийшээгээ онилсан онилгоо бол Ираны талаас хийсэн байсан. Тэгээд Америкийн нэгдсэн улсын талаас бол энэ юу гэж хэлж байгаа вэхээр санаатай Арабын нэгдсэн улсын одоо иргэдийг алхаар төлөвсөн ийм одоо дайралт гэж харж байгаа. Америкийн нэгдсэн улсын талаас одоо хөргсөн пуужингийн байнд бол охтын сургууль оногдсон байгаа. За энэ дэлбэрэлтэнд 150 гаруй одоо охтууд сурагчид хүүхдүүд амиа алдсан байгаа шүү дээ. Тэгээд энийг Израилийн талаас Америкийн нэгдсэн улсын талаас юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар ерөөсөө юу яагаагүй байсан. Охтын сургууль руу ерөөсөө онлоогүй байсан. Цэргийн бааз руу онилж исэн тий. Энэ охтын сургууль цэргийн баазтай ойрхон байсан учраас манай одоо дрон байгаа хоног өөр газар ингээ унчжээ гэж ярьсан. Тэгээ энд ер нь бол итгэхэд бэрх. Яагаад гэхээр Израиль одоо Палестинд юу хийж байгааг бид нар мэдж байгаа тий. Палестин Газын зурвсын зөрчил дайн эхэлснээс хойш одоо нэлийн удаан сунжирж байна. За энэ дайн эхэлснээс хойш Израилууд Палестины нийт иргэдийн 4.7%-ыг устгасан. За энэ хэрвээ энэ 4.7% одоо хүмүүсийг Америкийн нэгдсэн улсын иргэдтэй тоогоор харьцуулах юм бол энэ 12 сая давхаар одоо хүний тоо байгаа байхгүй. Тэгэхээр энэ 12 сая гаруй хүний амьд хүрчээд тэгээ араас нь ингэж 150 хүний тэгээ 150 хүүхдийн амь нэхэх тэгээ эднэрт бол ямар ч точроо өгөхгүй. За тэгээд энэ 4.7% чинь ерөөсөө нөгөө дайны хүлд нэрвэгдсэн дэлбэлтэнд өртсөн ийм одоо энгийн иргэдийн тоо байгаа. За үүнээс гадна яг одоо Палестинд одоо хөхөөр хоололдог тий. За мөн үүнээс гадна 1 сая гаруй хүүхдүүд байгаа. Бүгд өсвөлөнгөөр шин тэжээлийн дутагдлаар нас орж байгаа. Тэгээ үүнээс гадна маш олон дахир дутуу хүүхдүүд байгаа тий. За тэгээд ийм зүйл хийж байгаа учраас Израилийг бол энэ 150 тий охтыг бол санаатаагаар устгаагүй гэдэгт итгэхэд бол бэрхээ. Энэ одоо дайнд бол одоо Арабын нэгдсэн Эмират улсаас оролцохгүй гэдэг ийм тайлбарыг өгч ирсэн. За гэхдээ Арабын нэгдсэн Эмират улс бол Сауди Араб болон Израилийн шахалтаар Америкийн нэгдсэн улсын цэргийн баазыг өөрсдийнхөө газар нутаг дээр нэвтрүүлж байна. Тэгэхээр энэ бол ягаад ч энэ дайнд оролцохгүй гэдэг хэлбэр ерөөсөө биш. За тэгээ энэ дайны төлөв бол ер нь нэлээд удаа үргэлжлэхээр байна. Ягаад гэхээр Иран ч өөрсдийнхөө одоо удирдагчийг алдсан хүмүүс тий. Энэ Иран ч Шиа ислам шашинтай хүмүүс. Бол яг энэ исламын шашин дундаа ер нь жоохон цөөхөн хэсгийг бүрдүүлдэг ийм хүмүүс ихэнх 87-оос 95% нь гэдэг баха сүнни шашинтай, сүнни исламын шашинтай орнууд байдаг. Тэгэхээр иранчууд өөрсдийнхөө шашны удирдагчийг алдсан учраас ер нь маш их уур хослолтой, уур хилэнтэй байгаа гэсэн. Угаасаа ойлгомжтой шүү дээ. Хэрвээ төвдүүдийн далай ламыг алчвал төвдүүд яаж одоо босох уу тий. За хэрвээ католик шашинд одоо пап ламыг алчих юм бол одоо католик шашинчнууд хэр уурлах вэ? Яг энэтэй л адилхан иранчууд бол одоо маш уур хилэнтэй байгаа. Иранчууд олон жилийн турш даралтай байсан нь үнэн, хүний эрх зөрчиж ирсэн нь үнэн, эмэгтэйчүүд одоо хүүхдүүд хүчрхийлүүлж ирсэн нь үнэн. Ираны энэ иргэд хоёр хуваагдсан байгаа байхгүй. Эрхчлөө хүсэж байгаа хүмүүс байгаа тий. Нөгөө тал нь болохоор удирдагчийн араас одоо уу гашууд зарлж байгаа ийм хоёр хэсэг байгаа. За энэ эрхчлөлөө хүсэж байгаа Дональд Трампын энэ хоосон одоо нөгөө арчлыг авчирна, эрхчлөлөөг авчирна гэж итгэж байгаа хүмүүс ер нь нэг үгээр хэлэхэд өөрсдийнхөө газрын тос, өөрсдийнхөө их орон тэг баялгаараа эрхчлөлөөгөө сольж авч байгаа гэсэн. За Дональд Трампын дайн хийх гол шалтгаан бол Middle East-д тэг Ираны энэ дотоод зөрчил ерөөсөө намжихгүй байна. За үүнээс гадна цөмийн зэвсэг хийхээр төлөвлөж ийн гэд хэлсэнтэй. За энэ үгийг би одоо өмнө нь хэлсэн энэ цөмийн зэвсэгтэй холбоотой цөмийн зэвсгээр далимдуулж дайн хийх энэ шалтгаан бол 1996 оноос хойш л яригдаж эхэлсэн. За ихэнхдээ энэ үг Бенжамин Нетаньяхугийн амнаас гардаг. Bombs within 3 to 5 years. Time is running out. I believe that only the United States can lead this vital international effort to stop the nuclearization. The most dangerous of these regimes is Iran, but the deadline for attaining this goal is getting extremely close. Iran is gearing up to produce 25 bombs, atomic bombs a year, 250 bombs in a decade. Iran's completed the first stage. By next spring, at most by next summer, they will have finished the medium enrichment
and move on to the final stage. From there, it's only a few months, possibly a few weeks, for the first bomb. Iran is so dangerous. Weeks away from having the fissile material for an entire arsenal of nuclear bombs. They have the wherewithal, the stored up, preserved knowledge to make a bomb very quickly if they wanted to do it. If not stopped, Iran could produce a nuclear weapon in a very short time. It could be a year, it could be within a few months. Минь зэвсэг үйлдвэрлэгч чинь тий өнөө мөдгүй ерөөсөө боллоо, их жил боллоо. Тэгээ энэ 100 ерөөсөө боллоо, 2-3 сарын дотор боллоо гэдэг ийм шалтгааныг тавьсаар ирсэн. За яг одоо Иранд цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа гэсэн нотлохоо баримт ерөөсөө байхгүй. Гол баримт нь бол Иранчууд ураныхаа бажимлыг 60% хүргэсэн. За энэ одоо 60%-ийн баяжмал бол аль үжээ цөмийн зэвсэг үйлдвэрлэх хэмжээний бодлоо баяжуулагдсан гэж ярьж байгаа. За тэгээд одоо хамгийн сонирхолтой нь хамгийн одоо инээдтэй гэхүү эмгэнэлтэй гэхүү нэг зүйл нь Дональд Трамп чинь сая одоо нэгд өдөр шиг санагдаж байна. Нэгд өдрөл Иранд эрхчлөлөөг авчирлаа, Иранд демократиг авчирлаа гэл Иранчуудын толгойг нэргүүлээ тий. Одоо манай хэсэг бас монголчууд одоо Америкийг дагаж савсганлаа штэ. Тэгээд тэр гол тарих угаалт, тэр гол суртал ухуулга хийж исэн гол цэг нь Тегран байсан. Тэгээ одоо бидний харж байгаагаар Америкийн нэгдсэн улсын гол point гол дайралт өгж байгаа газар чинь Тегран байгаад байгаа тий. Тэгэхээр Дональд Трампын гол одоо зорилго нь ерөөсөө тэнд эрхчлөлөөг авчих демокраси байсан биш байгаа тий. Яаж бодсон сайхан л да эрхчлөлөөтэй болно нэг хүний дарангууллаас салтна ялангуяа эмэгтэй хүний хувьд муслим шашин гэдэг ч одоо ямар амар хэрцгий шашин блэ тий. Яг өнгөн талдаа бол эн чинь болж байгаа байхгүй юу. Гэхдээ Дональд Трамп манайхан хизээж одоо Америкийн нэгдсэн улсаас хаа байсан Иранд одоо санаа зовоод тий эмэгтэйчүүд хүүхдүүдийг энэ хүний дарангууллаа салгыг их хүн ерөөсөө биш ээ. Гол цаад зорилго нь ерөөсөө л агуу Израилийг бүтээх. Одоо Дональд Трампыг бид нэр сайн мэдж байгаа тий Бенжамин Нетаньяхугийн халаасан дотор Израилийн лоббигийн халаасан дотор за одоо энэ нөгөө Secret Society тий нууц байгууллагуудын халаасан дотор амьдардаг ийм зүгээр одоо тэдний гөлөг гэдгийг ирэх одоо мэддэг болж байгаа байх. Энэ болж байгаа бүх тайнууд бол яг цаг хугацааны дагуу төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Энэ дайн, энэ Палестин, Израиль, Ираны дайнууд тий бүр энэ Палестины газар нутаг дээр нүүж ирж амьдрахаас өмнө төлөвлөгдчихсэн байсан ийм төлөвлөгөө юм билээ. 1890-ад оны сүүлээр Швейцарт 1890-ад он гэдэг чинь бас л нэлээд урт хугацааны өмнө байгаас тийм 1890-ад оны сүүлд энэ Теодор Герцл гэдэг нэртэй энэ хүн болохоор Израилийн үндэсний баатар одоо Израилийн мөнгөн тэмдэгтэн дээр байдаг ийм хүн байхгүй. Энэ хүн болохоор Зионист үзлийг санаачилсан. Зионист үзлийн эцэг гэж нэртэй ийм хүн байгаа. За хэрвээ Зионист үзлийг та нар мэдж байгаа бол тий хүчирхийллийн замаар, эзлэн түрэмгийлэх, булаах замаар газар нутагтай байж болно гэж боддог энэ үзлийг Зионист гэж хэлээд байгаа тий. За тэгэхээр энэ Теодор Герцл гэдэг хүн бол энэ Зионист үзлийн гол эцэг байна. За энэ хүн 1897 онд Швейцарт Зионист хүмүүсийн одоо үндэсний баг хурлыг зохион байгуулж ирсэн. Тэгээд өөрийгөө энэ Зионист холбооны ерөнхийлөгчөөр тавьж ирсэн ийм хүн юм байлээ. За энэ хүний бичсэн агуу Израиль орныг байгуулах гэдэг нэртэй ийм ном байдаг. Ер нь Израилийн баатар, Израилийн бараг одоо мэдгүй Израилийн одоо тэ баатараас илүү байхаар ийм хүн. Израиль улсын ерөнхийлөгч Бенжамин Нетаньяхуг одоо дэлхийд дээр танихгүй хүн байхгүй болчлаа тий. За энэ хүн бол улстай нэг нэр хүндтэй хүн бол яг үүндээ биш. Израиль улсын энэ одоо дэлхийд дахинд хийж байгаа дайн дуусаал бол израильчууд дотроо арчилсан сонгуул хийн. За эннийхэн дараагаар бол удирдагчаа өөрсдөө дахиад одоо солих юм. Гэхдээ Бенжамин Нетаньяху суудлаа тавьж өгөх хүсэлгүй байгаа учраас аль болох удаан, аль болох олон тооны дайнуудыг хийх хүсэлтэй байгаа. За 2019 онд Бенжамин Нетаньяхугийн AIPAC-ийн уулзалтан дээр Израиль улсын хэтийн төлөвлөгөөний талаар эх 100 жил, эх 50 жилийн төлөвлөгөөн дээр энэ AIPAC-ийн уулзалтан дээр танилцуулсан байгаа. За хэрвээ та нар санаж байгаа бол би өмнөх бичлэг дээр AIPAC-ийн тухай ярьсандаа Америкийн нэгдсэн улсын засгийн газар эдийн засаг улс төрийн салбарт гарч байгаа бүх шийдвэрүүдэд шахалт үзүүлдэг юм лобби байгууллага хэлсэндээ за энэ AIPAC-ийн мөнгөөр Дональд Трамп 2017-2025 оны сонгуулиудад энэ одоо лоббигоос санхүүжилт аваад сонгуульд өрсөлдсөн. За энэ AIPAC гэдэг Израиль лоббины гол одоо санхүүжүүлэгч болохоор Дональд Трампын худ байгаа тийм.
Иванка Трампын одоо хадам ав гэсэн үг. За тэгээ энэ бүгд бол ингээд сүлжээтэй ажилдаг. За энэ ЭПАК-ийн уулзсан дээр Бенжамин Нетаньяху ямар зүйлийг онцлсан бэ? За манай Монгол улс, бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, Хятад энэ нэтгийг Афганистан, Казахстан, Пакистан гэд энэ орнуудын манай одоо бүс нутгийн орнууд дандаа израильчуудыг ингээд isolate буюу тусгаарлана гэж ярьдаг. За энэ удаад бид нэр удирдлагыг гартаа авна. Бид нэр та нарыг өөрсдөө чинь одоо isolated буюу та нарыг бойкотлох болно. За бойкотлоод одоо энэ Хятад, Орос энэ орнуудын бүс нутгийг эдийн засаг геополитик улс төрийн одоо цохилт өгөөд энэний дараагаар бол баг-багаар эзэлнэ гэж ярьж байгаа. За What are we doing with Greenland? We got to do something with Greenland. Where's my advanced team? Go to Greenland. They must have some satellite needs or something that we could do there. Countries are coming to us. India, China, Mongolia, Kazakhstan, all of them. Azerbaijan, Muslim countries. First time I visited Australia. Tremendous. It's far away though. So we're coloring the world blue. And you know what? The numbers, you remember people talked about Israel's isolation? Remember that? Israel's isolation? Pretty soon, the countries that don't have relations with us, they're going to be isolated. There are those who talk about boycotting Israel. We'll boycott them. Ингээд үндсэндээ Израилийн одоо агуу Израиль болох төлөвлөгөө биелж байна гэж байгаа. За энэ бол fantasy dream, маш их одоо цаг хугацаа, мөнгө, хөрөнгө маш олон хүний амь орох учраас энэ бол энэ одоо цаг хугацаанд арай болохгүй байх гэж найдаж байна. Гэхдээ Израильчууд 1800-аад оны үеэс энэ үзэл баримтлалыг ингээд ягшталт агаад яг төлөвлөгөөний дагуу хийгээд явж байгаа гэж бодохоор бас амар байгаа зү тий. За тий үргэлжлүүлээ Дональд Трампын биеийн байдлын талаар хэдүүлээ ярилцгаая. Одоогийн байдлаар тий яг өнөөдрийн нөхцөл байдалд Америк нэгдсэн улсын ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэж байгаа. За дээрэс нь хууль зөрчиж өгсөн тий Конгресс бусад өөр орнуудад дайн зарлах хэрэгтэй байтал Дональд Трамп өөрөө дур мэдээд өөрийнхөө сошиал платформороо дамжуулаад дайн зарлж байна гэдгийг илэрхийлсэн тий. Ерөөсөө Конгрессийн зөвшөөрлгүйгээр энэ дайныг эхлүүлсэн. Өөрөө энийг дайн гэж зарласан байгаа тийм. За Америк нэгдсэн улсын үндсэн хуулийн 8 дугаар зүйл зааснаар аливаа улс орнд хийгч байгаа дайнтай холбоотой үйл ажиллагаа конгрессоор одоо дамжуулж конгресс энэ дайныг зарлалтгаа гэж заасан байдаг. За тэгсэн чинь сая 2026 оны 2 сарын 28-ны өдөр буюу өнгөрсөн хагасаа өдрийн одоо Америкийн цагаар 2 цагт Дональд Трамп аль биесээр одоо нөгөө трейдерээ дамжуулаад Иран руу дайн зарлж байна гэдгийг одоо илэрхийлсэн. За гэхдээ Дональд Трамп ч одоо улсын ерөнхий командлагч үстэй яагаад дайн зарлж болдгоо гэв. Улсын ерөнхий командлагч нь мөн Дональд Трампд одоо богино хэмжээний цэргийн үйл ажиллагаа явуулах эрх байгаа. Энийг заавал конгрессоор одоо зөвшөөрүүлэх ямар ч шаардлага байхгүй. За тэгээд энэ дайныг одоо дур мэдэж зарлснаасаа болоод Дональд Трамп олон улсын шүүхэд дуудагдаж магадгүй болчиход байгаа. Тэгэхээр Дональд Трампын эрх мэдэл, Дональд Трампын одоо танил тал нөлөө их учраас энэ бол нэг асуудал болохгүй гэж харж байгаа юм шиг үлээ өөрт. За тэгээд Дональд Трампын биеийн байдлаар Дональд Трампын зөвхөн энэ health issue-ний тухай контент хийдэг YouTube руу контент хийдэг одоо YouTube хийдэг подкаст хийдэг ийм худлаач нар байдаг. За та нарт хамгийн түрүүнд санал болгох зүйл болохоор би энэ Trump Report гэдэг нэртэй энэ YouTube сувгийг санал болгож байна. Зөвхөн Трампын талаарх Трампын health issue-ний талаарх хурал нэвтрүүлгүүдийг хүргэдэг. Би ганцаархнаа Дональд Трампын ингээд эрүүл мэндийн асуудалтай удахгүй чад хийх чинь гэж яриад байгаа юм бол ерөөсөө биш дэлхийд даяар ингэж ярьж байна. За юуны өмнө Дональд Трампыг чонон хөрвөстэй болсон гэсэн ийм мэдээлэл гарсан. Гэхдээ Дональд Трампын одоо хувийн эмчнэр болон цагаан ордны зүгээс энэ одоо хүзүүн дээр нь байгаа тууралтыг түгээмэл хэрэглэгддэг арсны өвчнүүдэд зориулсан урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг ийм одоо тосноос шалтгаалсан тууралт гэж тайлбарласан. За мэрэгжлийн эмчнэрийн тоо золж байгаагаар бол бүх биеийг хамарсан байх магадлалтай. Тэгээд дээрэс нь энэ бол маш өвдөлттэй өвч учраас Дональд Трампт бол дараагийн 2-3-7 хоног үргэлжлэх маш зовиртой хүндүртэй өвдөлт байна гэж тооцоолж эмчнэрийн анхаарал тусч байгаа зүйл бол энэ Дональд Трампын хавгнал, Дональд Трамп ямар нэгэн зүрхний бөөрийн асуудалтай байна. Дональд Трампын бие яагаад ойрд ингэж амар хавгналтай харагдаад байгаа юм бэ? Энэ хөл шагаа бугуй те за тэр бүхийлийн царай нь бол ойрд маш их хавгналтай харагдаж байна. Дональд Трампд ямар нэгэн асуудал байна уу гэж асуусан. За энэ асуултанд бол хэвлэл мэдээллийн төлөөлөгчд ойлгомжтой ямар ч одоо бат
дуртай хариу өгөхгүй. Яагаад гэхээр энэ улсыг удирдах байгаа энэ улсыг удирдах байгаа Америк нэгдсэн улсыг удирдах байгаа ерөнхийлөгч өөрөө одоо эрүүл мэндийн асуудалтай байна гэдэг чинь хизээж болохгүй нөө баггүй юу. За тэгээд Дональд Трамп бас нэг ярилцлагынхаа үеэр амлалтсан байгаа. Одоо Эмра Хилл гэсэн гээд тий. За тэрийг ингээд сэтгүүлчид бас үлээж аваад юуны Эмра Хилл гэсэн тий Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн одоо эрүүл мэндийн асуудал яг юу вэ энэ төр гээд одоо сэтгүүлчид шинжилж хэлсэн. За тэгж байж ийснэ энэ Эмра нь муурны Эмра байж таарсан. Тэ ерөөсөл Америк нэгдсэн улсын засгийн газрын инээдтэй нэг юм жүжигшгэл хошин шогшгөл одоо байгаа гэсэн. 2025 онд Дональд Трамп өөрийнхөө одоо ерөнхийлөгчийн засаглалыг авснасаа хойш дандаа өөрийнхөө одоо kiss ass тэ дандаа өөрийнх нь бүсийг долоодог өөрийнх нь одоо цүнхийг барьдаг ийм хүмүүсээр өөрийнхөө засаглалыг бүрдүүлсэн. За энэ хүмүүс нь гол нь чадваргүй усан толгой махан толгой чансан толгой хүмүүс байж таарад байна. За нөгөө FBI-ийн удирдлага нөгөө Cash Patel гэдэг Pam Bondi за энэ нөгөө цагаан орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчд энэ төр гээд тэгээд дээрэс нь энэ бүх одоо бүрдүүлсэн өөрсдийн сугны ус тэгээ энэ дайны одоо зөвлөгөө өгж байгаа дайнтай холбоотой энэ зүйлүүд дээр одоо хамт ажиллаж байгаа ийм хүмүүс гээл боддгийг. За тэгээд Альцхаймер болон деменшиагаар мэргэжсэн яг энэ талаар одоо хэдэн жил ажиллажсэн тий эмч профессор докторууд Дональд Трампыг тархины өмнөд хэсгийн деменшиатай байна гэж оншилсан байгаа. Тархины өмнөд хэсэг болохоор хүний үг хэл за бодол за акшн буюу үйл хөдлөлийг хариуцдаг. Энэ олон жил ажиллажсэн тийм эмчнэр профессорууд чинь Дональд Трампыг олонний өмнө гараад олон нийтийн өмнө үг хэлэхэд л яг өөрийнхөө өвчтнийг үзэж байгаа юм шиг скан хийж байгаа. Би деменшиагийн шинж тэмдэг бол Дональд Трампын хэлээр ойрд маш их эдрэх болсон. I feel like I'm watching a TV show every day that stars one of my patients. And at this point, it's my impression that he has what is known as frontotemporal dementia. You officially named the undisputed. Just when did this come out, Mr. Speaker? So you see how he shimmies, you know, or riffs off of that, like he tries to get you past that, like you didn't notice. That's right. But that's what you're talking about, right? That little slur. Americans experience the breathtaking beauty of the Grand Canyon when their eyes widen in amazement as Old Faithful bursts into the sky, when they gaze upon Yosemite's towering. Имжлэгээр та нар бас тодорхой харах байх. За яагаад гэхээр Дональд Трамп хурлын үеэр гинт босонгуудаа хурлын үеэр маш чухал сэдв яригдчихсэн маш олон тэрбум доллар яригдчихсэн ийм хурлын үеэр гинт босонгуудаа цонхруугаа яваад оччихдаг. Тэгээ цонхруугаа явж очингуудаа өө нөгөө бүжгийн заал нь штт гэд бүжгийн заалаа зааж харуулж байгаа хгүй. Ballroom гэд бүжгийн заал штэ тий гэд бүжгийн заалны тухай ярьж байгаа хгүй. Come to think of it, well, I got to look at this myself. Wow. What a view. This is the door to the ballroom. What a unusual time to look, but I figure we might as well do it. If the fake news would like to go back and take a look, you can, but you'll see a very big foundation that's moving. We're ahead of schedule in the ballroom and under budget. Марко Рубио гэдэг нэртэй энэ Дональд Трампын нарийн бичиг хийдэг ийм одоо залуу байгаа. Тэгээ энэ залуу цаасан дээр бичингүүтээ тэгээ юу гэсэн байлаа, pay more attention гэсэн мэлүү, юу лээ жоохон хүлээч чинь тэр гэсэн мэлүү, юу гэсэн байлаа, нэг юм бичсэн байсан ба тэгсэн чинь тэр цаасын тэр танхим дотор бүр ингээд чангаар ингээд барьж байгаа уншчул яах вэ? Тэгээ тэр одоо Дональд Трамп бол яг ингээд өөрөө хийж байгаа үйлдэлийг удирдах чадваргүй байна л гэсэн үг. Тэгээ тэр энэ Марко Рубио бол тухайн үед бүр үнэхээр ичвэртэй байдалд орсон байх. Тэгээ та нарт би одоо энэ бичлэгийг үзүүлье. All right, thank you. You'll make it back one way or the other. You're all going to do very well. I think really very well. Marco just gave me a note. Go back to Chevron. They want to discuss something. Go ahead. I'm going back to Chevron, Marco. Thank you, Marco. Was there a question, Mr. President? Yes, go ahead, Marco. What are you saying here? Thank you, Mr.
За тэгээ үүнээс гадна Дональд Трамп маш олон жил кокаин, маш олон төрлийн хар тамхи үзэж байгаа. За тэгээд энэнийхээ уршгаар Дональд Трампын мэдрэлийн системэд саатал гарсан. За энэ саатлынхаа улмаас Дональд Трамп одоо нөгөө бааз шээсээ барьж чадхаа болсон бол памперсанд орсон. Одоо мөнхийн памперстай катетертэй байдаг гэсэн. За гэхдээ энэ памперс чинь бүр 1990-ад оны сүүлээс одоо гарч ирсэн ховж үе юм билээ. 1990-ад оны сүүлээс гэдэг чинь Дональд Трамп 56 настайгаас хоошоогоо памперс хэрэглэж эхэлсэн 50 насныхаа дунд үеэс эхлээд өтгөн шингэнээ барьж чадхаа болсон гэсэн үг. За тэгээд энэ ховж үе бол нэлээд олон жил одоо явдаг байсан юм билээ. Одоо Америкт амьдардаг монголчууд байвал бас сайн мэддэг бах. За тэгээд энэ одоо өөрийнх нь тухай яригддаг те памперс зүүдэг diapers baby гэд энэ одоо ховж үеийг 2017 оныхоо сонгуульт ажиллагаа одоо нөгөө кампайнт ажил дээрээ Дональд Трамп ашигласан байгаа. Тэгээд яг хөө энэ алдартай хүмүүс ч юм бол нэг иймэрхүү өөрийнх нь тухай яригддаг ховж үеийг өөрийнхөө нөгөө маркетинг болгоод ашигладаг штэ тий заримдаа. Өөрөөр mental issues сэтгцийн эрүүл мэндийн талаарх асуудал байгаа. Дональд Трамп төрөлхөөсөө юм malignant narcissist үзэлтэй тий өөрийгөө хит дөвлөдөг, өөрийгөө шүтдэг, өөрийгөө бүх юмний дээд тэргүүн гэж боддог ийм үзэлтэй хүн байгаа тий. Өөрөөс нь өөр хүн бол одоо хинж биш Дональд Трампын хувьд. За ялангуяа энэ зүйл чинь одоо бүр ковидоос хойшоогоо нэлээд сэтэрсэн шүү дээ. Ялангуяа тий Аз сэтгүүлч энэ төр тий асуулт асуухаар асууж байгаа асуултанд нь биш тэр одоо сэтгүүлчид доромжилж байгаа маягаар асуултанд нь хариулдаг. Тэрээ та нар санаж байгаа бол нэг American Philippine гаралтай нэг сэтгүүлч тий ингэж асуусан байгаа. Та Америкийн нэгдсэн улс шаардлагагүй ийм цэргийн үйл ажиллагаа, ийм дайн зарлах хэрэг байгаа мó гэд асуусан. Тэгсэн чинь Дональд Трамп зөрүүлэнгүүтээ чи над nasty question. Тэгээ заван асуултаа хятадаас очиж асуу. Тэ ийм заван асуултанд хятадууд л хариулах байх гэж бодож байна энэ төр гэд. За энэ юу ч биш. Үүнээс гадна Дональд Трампын эмэгтэй сэтгүүлч шүү. За мөн одоо өөр хэлээр ярьдаг, өөр акценттэй сэтгүүлчид рүү доромжилсан маягтай одоо асуултанд нь хариулж байгаа ийм дүр зураг бол хит удаа ажиглагдсан тий эмэгтэй сэтгүүлчдийг you kind of pigging энэ төр гэдэг чи бол зүгээр гахаа шиг харагдчих. Чиний надад акцент ч одоо хаанхих юм. Энтгэх акценттэй юм уу? Чиний ярьж байгаа юм чинь би ерөөсөй ойлгохгүй байна. Чи англиар ярьж болох уу энэ төр гэдэг тий ерөн жоохон ийм доромжилсан маягтай одоо сэтгүүлчдтэй хэвлэл мэдээллийнхэнтэй харьцаж. За хамгийн хүмүүсийн дургуг хүргэж байгаа зүйл бол энэ одоо Дональд Трампын үйлдэлийг одоогийн press secretary буюу одоогийн одоо хэвлэл мэдээллийн төлөөлөгч нэг эмэгтэй байгаа те би бүр энэ эмэгтэйг бүр үнэхээр ойлгодог. Хин гэдэг үлээ Caroline гэдэг баха. Дональд Трампыг одоо нөгөө Pam Bondi шиг бүр өгтөл өмөрдөг ийм эмэгтэй байгаа. Би энэ одоо сэтгүүлчдийг доромжлох сэтгүүлчдийн тий бие махбод руу эсвэл гадаадын appearance-ээр нь одоо ялгуурж доромжилж байгаа энэ зүйл хэрэгсээ хитэрч байна. Та одоо энэ талаар юу гэж бодож байна гэд тэр одоо хинээс асуусан чи хэвлэл мэдээллийн төлөөлөгч цагаан ордны хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөс асуусан чинь тэр эмэгтэй тэгж байгаа байхгүй. Одоо та бүхэн хэрэг сайн мэдж байгаа бол Дональд Трамп айгүй шудраг тэгээ нээлттэй хүн гэдгийг та нар сайн мэдж байгаа. Тэгээ ерөөсө дотроосоо та нарын одоо feelings-ийг тэгээ мэдрэмжийг ерөөсө өвтөх гэж хэлж байгаа зүйл ердөөсөө биш гэдгийг та нар ойлгож байгаа байх. Энтэр гэж мэгээд шууд Дональд Трампыг одоо хуг өмөрж байгаа байхгүй.